Яг ингээд статистикаар харах юм бол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, охидын эрхийн асуудлыг илүү хөндөж ярьдаг болсон байна. Гендер гэхлээр автоматар одоо эмэгтэй хүний эрхийн асуудал ярьж байгаа юм шиг бүр тэр түвшинд хөвшмөл ойлголттой буруу тишээгээ явж гисэн. Гэтэл нөгөө эрчүүдийн асуудал, эрчүүдийн хөвгүүдийн эрхийн асуудлууд бол орхигдож ирсэн байгаа нь статистикаар харагдаж байгаа. Жишээлбэл одоо өнөөдөр манай эрчүүдийн насал эмэгтэйчүүдтэй харьцуулахад 8-аас 10 жилийн зөрүүтэй байх жишээтэй. Ихтэйд сургууль сурж байгаа эрчүүдийн 15% л дээд сургууль сурж байна. Тэгэхээр боловсралтай нийгмийг одоо авч явах, нийгмийн өөрчлөлт одоо энэ шинжлэлийг бүтээх гол одоо манай эрчүүд маань эсэргээрээ одоо орхигдож байна. Жишээлбэл одоо 4 эрэгтэй дутмын нэг нь архиталт одоо донтолттой болчихсон. За ялангуяа өсвөр үеийнхэнд харах юм бол мансууруулах бодис одоо өөрийнхөө стресс яг өсвөрийн насн дээрээ өөрийгөө энэ ертөнцид хэн бий болох вэ гэдэг байр сууриа илэрхийлэх гээд явж байгаа насн дээрээ нөө яаж гаргалгаа байхгүй, гарц байхгүй тэдэн чиглэсэн хөтөлбөр дутмаг учраас ялангуяа дугуйлан сект те одоо энэ заалын хүртээмж гэл жишээлбэл одоо энэ хүүхдүүд спорт дугуйлан гарч хэлээ гэхэлэр тэрний хүртээмж нь өөрөө нэгд магадгүй одоо төлбөртэй үнэтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ асуудлуудаас болоод хүүхдүүд өөр зүйлээр нөгөө стрессээ тайлж эхэлсэн. Тэр нь болохоор харамсалтай нь мансууруулах бодис одоо ингээд донтолт, архиталт те. За тэгээд инээсээ болоод лавшраад нөгөө сэтгцийн хувьд сэтгэлийн одоо ийм асуудалтай стресстэй учраас үеийнгийн дээрлэхэлтүүд бие бинийгээ дээрлэх чинь, зодж чинь те энэ асуудлууд нь бүр даймжирч байгаа. Тэгэхээр энийг ер нь шийдэх цаг болсон юм байна гэдгийг өнөөдөр мянган хүүхэд сургалж байна. Өөрсдийнхөө дуу хоолойгоо илэрхийлж байна. Биднийг эцэг эхчүүдээс нь эхлүүлээд багш нар хүртэл те чи эрэгтэй л юм чинь чи юундаа уйлгин, чи эрэгтэй л юм чи өвдөлт авах ёстой те чи эрэгтэй л юм чинь уйлах хэрэг байхгүй ч гэдэг юм уу. Ингээд хүүгүүдийнхаа тэр сэтгэлээ илэрхийлэх, дуу хоолойгоо гаргах, үнэхээр тулгамдж байгаа асуудал бэрхшээлээ хамгийн наад зах нь эцэг эхтэй одоо тэг гэртээ хамгийн гол нь төрүүлээд хуваалцмаар байдаг тэр орчин байхгүй. Ирээд багштай ярих гэхэлэр багш нь сонсохгүй ийм нөхцөл байдалтай яваад байгаа учраас өнөөдөр манай эрчүүдийн статистикаар ямар түвшинд байгааг харуулж байгаа. Тийм болохоор энэ өнөөдрийн Because I'm a boy буюу би ер нь те эрэгтэй хүү болж төрснөөр яах юм бэ? Дуу хоолойгоо нэгдэх хэрэгтэй юм байна. Энэ тулгамжтайгаа асуудал нийгмийн одоо үнэхээр том асуудал болсон байгаа учраас хүүгүүд нэгдээ, бие бинийгээс сонсъё. Энэ тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа яаж шийдвэрлэх юм бэ? Эерэг одоо өөрчлөлтийг авчрахын төлөө ялангуяа шийдвэр гарах төвшин дээрэс нь эцэг эхтэй томчууд биднэрт дуу хоолойгоо нэгдэж өргөх те одоо энэ боломж нь өөрөө зөвхөн нэг цуглаан биш өнөөдөр энэ хөдөлгөөн болж одоо энэ өрнөж байгаагаараа онцлог байна. Тэгээд ялангуяа одоо энэ гэр бүлийн тухай хуулийн одоо энэ асуудал одоо яг нэг шинжлэлийн асуудлууд яригдж байгаа энэ нөхцөл байдал дээр хөвгүүдийн энэ асуудлуудыг тэгвэл бид нар яаж оруулах хэрэгтэй. Магадгүй энэ хэрэгжиж байгаа нийгэмтэй холбоотой, хүүхдүүдтэй холбоотой энэ эрхийн асуудлууд дээр бид нар магадгүй энэ хөвгүүд рүү чиглэсэн төсөөлөх хөтөлбөр те шинжилгээг бид нар юу хийж болох вэ гэдгийг өнөөдөр энэ хөвгүүдээсээ дуу хоолойг сонсож гаргаж ирээд ингээд томчуудад хүргэх ингээд өөрчлөлтүүдийг авчрах энэ хөдөлгөөн өрнөж байгаагаараа давуу талтай гэж харж